За сайн байцгаана уу гэх мэрилж байна шүү дээ. Маркет намаац буюу Ширхэн подкастаар та бүхэнтэй уулзч байна. За манай анхны подкастн дээр Emotive Hub-ийн гишүүд маань оролцож байгаа. Тэгээ та гурав бие биенээ танилцуулаад явуучих. Өөртөө. Юу, би биенийгээ танилцуулах юм өөртөө танилцуулах. За тэгвэл би эхэлчихв. Намайг болохоор Инход гэдэг. Тэгээд арилжаа гэдэг шинэ арилжаач. Удааг байгаа ерөөс. Намайг Эрдэнэгүн гэдэг байгаа. Ер нь арилжаа сонирхож эхлээд бол 5 жил болж байна. Гэхдээ яг сүүлчийн 1 жил seriously өдөр болго ингээд удаан хийгээд ер нь яг 1 жил болж байна да. За намайг Давка гэдэг. Арилжаа хийгээд нэг 3 4 жил болж ах шиг байна. Тэгээд одоо full time болох гээд ерөөхдөө явж байгаа. Ашигандаа ерөөхдөө ер нь сайхнаас орсон. За тэгээд авчмдаа юм л энэ да. Ер нь та гурын одоо ингээд крипто болон форекс зах зээл эдрийг ер нь сонирхож эхлэх шалтгаан яг юунаас эхэлсэн бэ? За миний болохоор зүгээр нэг юм сонирвчсан юм болоо. Янз бүрийн ингээл сонирхолтой явж байгаа шүү дээ. Ингээл нэг бол спорт сонирхол, урлаг сонирхол, тэгэл янз бүрийн сонирхож явж байхдаа зүгээр энийг олж мэдээд тэгээд цаашаа ингээд нөгөө нэг зүгээр үзүүрийн амсахгүйгээр арай жоохон гүн судлаа чийчт юм уу гэх юм уу нэг юм үзүүрийн амсахгүй ингээд хөлөд үрээд ч юм уу тий. Доошо гүн байвал тэгэл бүтэн биеэр орно шүү дээ. Тэгээд чи одоо ингээд сарл болж байгаа шүү дээ ерөнхийдөө. Тэр нь бол цаашдаа яаж энүүгээр амьдрахаар юм байна уу эсвэл мэдээж энүүг бол амьдралаа болохгүй шүү дээ. Амар хэцүү. Яг өөрийн мөрөөдөл шал өөр мөрөөдөл байгаа. тийм ямар мөрөдөл вэ? Дэлхийгээр аялах ерөнхийдөө бол. Яа тэгтээ мөнгө хэрэгтэй юм чи дээ. Дэлхийгээр ингээд дэлхийн хаанаас ярилж байгаагаар бол мөнгө хийх ч боломжтой шүү дээ. Болоход ер нь аялах сонирхолтой байна. Миний үдх юм бол гоё гэсэн юм аа. Би чинь 2020 онд анх нөгөө нэг газрын тосыг хасах багт нь аваад би тэр үе чи оюутан тэгээд нэг сарын $300 ажил хийдэг байсан Америкт. Тэгээд тэрүүгээрээ шууд аваад $300 шууд ингээ газрын тос авч байгаа шүү дээ. Тэгээд би бол тэр үед бол арилжаа энэ мэдгүй зүгээр шууд хөрөнгө оруулалт маягаар шууд хийгээл аваад мэдсэн байсан Robinhood аппликейшн дээр тэгээд 3-7 хоногийн дараа харсан чинь л нөгөө $340 маань яг $1200 болчихсон байхгүй. Би ч анх удаа яг ингээд оюутан хүн цагаар ажилладгаас оюутан хүн анх удаа ингээд өөрийнхөө дансанд $1000 байга харчаал яа за энэ л миний ирээдүй юм. Тэр гэдэг нэг боддог юм. Тэгээд яг тэгэл тэрүүгээр тэрнээс хойш ингээд яг ковид үеэс хойш одоо хүртэл ингээд явж байна. On off зандаа болол хийгээл. Тэгээд би ч яг арилжаа гэж ерөөсөө яг эхэлсэн үе нь яг криптогоос л эхэлсэн юм. 2018 онд нөгөө крипто анх бүүм болол тэгэл тэрүүгээр чинь биткойн, этериум гэж баахан альткойн гэж судалж модалж байгаа л. Тэгээд тэр үед би зүгээр хөрөнгө оруулалт баялаа ерөөхдөө авч эхэлсэн. Тэгээд тэрний дараа би бизнесийн удирдлагаар Англид хэсэг сурч авах хугацаанд хувьцаанууд ерөөхдөө яаж одоо ажилтیں۔ Тэгээд фундаментал анализ яаж хийдیں۔ Гэхдээ тэр үед би техникэл анализ хийж чаддаггүй байсан. Ерөөхдөө нэг юм зураг зурдаг гэж мэдж байгаа л. Тэгээд дараа нь Монголд ирчээд форекс хүмүүс хийгээд хаан. За ер нь форекс ер нь хийгээд үзье. Тэгэл ерөөхдөө ингээл нэг тийм эхлээд крипто, дараа нь хувьцаа, дараа нь форекс одоо commodity гэдэг ч юм уу те. Тиймэрхүү дараалал явсан. Гэтэ одоо эхлэх юм бол би яг эсрэгээр нь хийвэл зүгээр гэж бодож байна. Эхлээд би форекс дээр одоо юу гэдэг валют арилжаа яаж явагдтыг. Тэгээ техникэл анализ яаж хийдیں۔ Дараа нь хувьцаанууд ер нь хувьцаануудаар ихэд ямар хуу одоо юу гэдэг анализ хийх боломжтой үү. Хамгийн сүүлд нь крипто оруул зүгээр гэж бодоод байгаа. Ер нь бол яг сүүлд нь би яг өглөө бодоход тэгж анзаарсан. Полич маар адилхан замаар л хийж байгаа. Би бас ингээд яг 2019 оноос хойш крипто сонирхож аваад. Тэгээ одоо ингээд сэтгэл зүйн ингээд айгүй нэг тийм. Нөгөө крипто чинь байнгын юм шүү дээ. Тэрнэр ингээд сэтгэл зүйн нэг тийм тогтчтой юм шүү лээ. Ингээд алтаад ингээд хасах баланс хараад сурцсан. Тэгээд өндөр баланс хараад сурцсан. Тэгээ яхад нэг жоохон ингэж ихсэн барыг жоохон итлаараа даваад болж байгаа юм уу гэж хараад хэцүүхсэн гэж. Тэгэхгүй яг хүмүүс яг дундчаар ямар хуу зүйлстэй байна гэдэг ямар хуу экспириенстэй байна гэдэг юм бас гайхалгаа. Крипто ч нэг community нэг амар тийм emotional хүмүүс байгаа шүү дээ. Шууд фам ороод одоо энэ 100x чинь одоо энэ 10x чинь гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юмнууд ингээд анх ингээд харцсан болохоор ой чинь зүгээр л ингээд шууд ороод ингээд цүм идэг юу юм шүү те гэж тэгж авцсан. Тэгээ нууцчил та криптогоос эхлэн гэж штэ мөнгө хийж чадсан тохой те. 18 онд ч бас биткойн бүүм хийсэн штэ. Эхлээд мөнгө хийгээд биткойн байсан. Тэгээд дахин наалтаад тэгэл хоолт хийсээр байгаа л тэгээ за хотлоо юм байна тэгэл дараа л дууссан. Ер нь бол эхлээд энэ ашигтай явж ирсэн. Тэгээд хэрвээ нууцчил хийдээсэн бай тэр крипто. Яг ашиг хийсэн үү эсвэл алдсан? Ашиг хийсэн. Эхлээд би нэг 20k-гийн ашиг хийсэн явж ирсэн. $20,000 шүү дээ. Тэгэл за окей энийг одоо хадгалаад тэг үлдсэн дээр нь жоохон шуналтаж ороод
Тэгээ бас ер нь Хэд алдсан. Бас нэг хэд бол 10 хэдэн к алдсан баха. 10 хэд кал. Тийм. Гэтэл Сүүлсэндээ бас нэмээд алтконд дээр нь ороод бас нэмээд алдсан байхгүй. тийм. Тэгш ингээд 18 онд ихэлсэн юм чинь ингээд 19 20 21 энэ тэргээл нөгөө нэг бир маркет гэдэг байгаа шүү дээ. Тэр үед дээр нь би стил хоолт хийсээр байсан байхгүй. Тийм. Тэгэл ерөөхдөө за энэ ч нэвгүн байна да гэл тэгж л сургамж авч байсан. Яа. Тэгээ магадгүй тэгээ тэр үед бас алдсан нь магадгүй зүг байсан ч юм сайн мэдгүй. Яа тийш тий. Цагөө. Миний хувьд яг анхны оруулсан хөрөнгөөр оруулалтаа олоод тэрийг татлаад авцсан. Гэтэ нөгөө яг нөгөө ашиг байгаа шүү дээ цэвэр ашиг. Тэрийг бол баг алдаал тэгэл туссан да. Тийм. Тэгээ одоо яг хуу нэмэгтэй явж байгаа. Яа. Тэгээд чи нөгөө яг би ч тухайн үед жоохон байсан, оюутан байсан тий. Тэгээ үзэх юм бол ингээд өөрийнхөө хэмжээнд мөнгө оруулаад тэрийг өгөөж ин хардаг ч юм уу тий. Тэгээ одоо бол яг тухайн үед авч исэн ингээд зарим нэг алткоинууд байгаа. Тэр нь бол ашигт орсон. Тэгээ алткоин чи 21 онд хэл. Тэр би 3 санааг бол 18 онд л санагдаад бүр байна. тийм байсан юм. 18 онд чи биткойноос өөр coin байв. 18-нд ерөөхдөө ингээд нэг тийм крипто гэдэг зүйлийг хүмүүс ингээл ихэд мэдж эхлээл. Тэгэл араас нь ингээл нөгөө зөндөө бол алткоинууд гарч ирээл. Ахаа. Тэгжил ихсэн санагдаад. Гэтэ тэрнээс өмнө бас мэдээж байсан л Одоо миний санд одоо яг altkcoin буюу shitcoin чинь яг 20 онд 2021 онд Dogecoin зарс дүүгүй лүү? Тэгэхээр 18 онд ерөөхдөө биткойн 20к хүрсэн шүү дээ. Тэгээд бир маркет яваад тэгээд дараа нь 21 22 онд биткойн 50к 60к хүрээд тэгээд дахиад нэг бир маркет яваад тэгээд одоо дахиад нэг одоо бүүм эхэлж байгаа. Одоо ингээ 3 дахь цикл нь явж байгаа гэж би ойлгож байгаа. Гэтэ биткойн чинь бүр ингээд анх бүр ингээд үнэгүй байж байгаа. Тэгэл ингээд зөндөө олон цикл байгаа. Тэгэхээр хамгийн том цикл нь ингээд сүүлийн ингээд 7 8 жил 9 жилд ингээд 3 цикл явсан байна. Одоо ингээд жоохон bullish market эхэлж байгаа гэх юм уу. Яа. Дэлхийн эдийн засаг гэхээр бүр амар тийм том өргөн сэдв болчихно л да. Одоо юу гэдэг бодлогын хүү нөгөө нэг одоо ажилгүйдлийн төвшин, эдийн засаг, GDP энэ төргээд тэгэнгүүт валютын зах зээл гэхээр одоо зүгээр л forex гэсэн үг л дээ. Нэг утгаараа одоо биднэртэй хамгаалалттай зүйл нь гэвэл угаасаа л валютын арилжаа тийм. Тэгээ яг энэ хоёрын нөгөө холбогддог юм болохоор одоо нөгөө нэг тухайн валютын ханшин дээшээ доошоо савлж байгаагаар нь давхар бусад нөгөө нэг холбоотой байгаа одоо бид нэр ярьдгаар одоо pair хослолоод тийм үнэн бас дээшээ доошоо савлдаг. Тэрэн дээр л бид нар орж ирэхэд ашиг авдаг гэх юм уу. Ер нь таад ингээд дэлхийн эдийн засаг бол хэр судалж хэр ингэж нөгөө өөртөө арилжаанд оруулж өгч байна. За яг үндэ би бүр дэлхийн эдийн засаг гэдгээс үнэхээр хоол хүн байсан. Үнэхээр forex гэдэг юмыг сураад хаб дээр ирээл хүмүүсээс яг ингээд ажлын шаардлага л тий. Тэгжил яг судалж байгаа болохоос яг үнэн нь бол нэг амар судалж байгаа. Тэгэхээр өмнө судалж байгааг гэдэг нь болохоор ингээд яг 5 жилийн хугацаанд өөрийнхөө нөгөө арилжаан дээрээ ер нь энэ нөгөө яг фундаментал анализыг бол ер нь оруулж ер нь бага оруулалт гэсэн үг үү тий. Тийм ер нь бол тэгээд нэг мэдээ нэг тоол хардаг үсэг үндэ. Тэр тоон сайн гарвал одоо доллартай мэдэн дээр тоон сайн гарвал тэгэл за доллар гэсэн муу гарвал за доллар ингэж хаад хүмүүсэл яг цааш шалтгаан нь яагаад ингэ муу сайн байгааг нь одоо яг энэ хаб дээр л мэдэж байна тий. Даваа хэл дээрээс асууна. Даваах чинь би ч гэсэн өөрөө тэгээд сураал явж байгаа шүү дээ. Гэхдээ та чи ядаж эдийн засгаар төгссөн ч дээ. Гүг би эдийн засгаар төгсөөгүй зүгээр яг бизнесийн удирдлагаас сурч байхад экономик энэ төргээд ерөөхдөө зөв нэг жижиг модулууд үзсэн. Тэрүүгээр ерөөхдөө ерөнхийд нь гадарлан гэхдээ ингээд бас хамгийн их мэдсэн юмнууд нь болохоор өөрөө ингээд хайж явсан юмнууд байгаа байхгүй юу. Хүмүүсээс сонсоход ч гэсэн санхүү эдийн засгаас сурсан хүмүүс яг ингээд арилжаа ихтэй ингээд өөрсдөө ингээд хайж явсан юмнууд нь илүү нөгөө нэг одоо тэр арилжаа хийхэд хэрэг болж ийсэн гэж ойлгосон. Яа. Одоо тэр нөгөө нэг мэдээ энэ төр гараад бид нар одоо сайн гарч ийн муу гарч ийн гэдгийг бол яг үнэндээ эдийн засгийн хичээлэр ч юм уу санхүүгийн хичээлээр бол нэг амар үзэхгүй шүү дээ. Үздэг юм уу? Мэдгүй үздэг байж магадгүй гэхдээ би бол үздэггүй л гэж бодож байна. Гэхдээ эдийн засгийн сургууль гэчихэд эдийн засаг заахгүй юм уу? Тэгээд одоо экономи бодлоор тэр эдийн засгийн сургууль тэр Жером Паул Маулын тухай ч юм уу тэр тэд нар ямар шийдвэр гаргадаг тэр талаар бол заадаг гэж би бол бодохгүй байна. Гэхдээ мэдгүй би яг нөгөө нэг мэрэгчлэр нь 4 жил төгсөөг болохоос мэдгүй л байна л да. За мэддэг юм хэрэггүй л юм. Арилжаа хийхийн давуу талуудаас дурдах юм бол одоо та ядын санхүүгийн хувьд ямар хөө давуу талууд гарч ирж байна? Орлого зарлагын хүсэлт 1000 Америк доллар хүртэлх татан авалт ердөө 10 секундэд урамшууллын мэдээллийг цаг алдалгүй авах боломж. Давхар арилжааны гүйцэтгэлээ хянах. Мөн түүнчлэн хэрэглэгчийн туслагтай үргэлж ойр байх. Энэ бүгдийг багтаасан MyMot application. Арилжаа хийгээд давуу тал бол зөндөө. Гэхдээ сул
санхүү санхүүгүүд юм уу? За хүн болсон санхүү. За сул давуу тал нь угаасаа санхүүгийн хувьд л угаасаа хангалттай сайхан мөнгө олж гин тэгж гэдэг. Аа яг үнэн л юм ч дээ яг. Тэгж. Хангалттай мөнгө олж байгаа юм байна шүү. Тий за яг хүн хувь яг ингээд байгууллага гиндээ тэрээс хараад бус ингээд яг зөвхөн хувьдаа л өөрөө ихтэй үнэхээр сайн мөнгө олж ийн гэдэг нь л яг үнэхээр ингээд давуу тал нь тийм үү. Гэхдээ сул талууд бас байгаа. Би оюутан ингээд ажлынхаа хажуугаар арилжаа хийдэг байхдаа сайн ингээд арилжаанаасаа л мөнгө олчих юм бол нэрээ надад амьдралаас өөр хүсэх юу ч хаалган тэр айгу боддог байсан. Тэгээд сүүлд яг одоо full time болоо 3 сар болж байгаа байхгүй юу. Тэсний бас сул талууд айгу байдаг юм байна. Өдөржингөө гэртээ ганцаараа ч юм уу. Тэгэл арилжаал хийн өөр нэг тоглож байгаа өөр хийх юм байх болор жоохон стресс депрессд маягийн бас байдаг юм билээ. Сул тал нь гэвэл ч тийм давуу тал бол тэгэл хангалттай зөнтэй л хаанаас гэж тий дэлхийн хаанаас аялал баяж болж байгаа гэдэг нь тэр нь бол хамгийн гоё одоо freedom гэдэг хамгийн одоо авч байгаа гоё мэдрэмж. Яа. Ачмаас тэргүй юм шүү. Яг гоо давуу тал бол ерөнхийдөө баг хүн болгон хэлчих бах те ингээд өөрөө цагаа зохицуулна. Тэгээд энэ нь бол ингээд одоо орлого ашигын хувьд ингээд ер нь бол хязгааргүй тэлэх боломжтой те. А яг сул талын хувьд гэх юм бол энэ чинь нөгөө тогтмол орлого гэж яг зарим хүмүүсийн хувьд магадгүй. А гэхдээ яг ингээд эхлээд сураад явж байгаа эсвэл ингээд ерөөхдөө дөнгөж ингээд учрыг олох гээд явж байгаа хүмүүст бол бас тийм тогтмол орлого биш байхгүй юу? Хизээ маркет яахыг мэдэхгүй шүү те. Тэгээд тодорхойгүй зүйл рүү орж тийшээ тэрийг тодорхой болгохыг хичээж анализ хийж байгаа гэдэг утгаараа заримдаа боломж олохгүй ч юм уу те. Заримдаа яг ингээд харсан зүйл яг бодсон шиг явдаггүй ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүд сэтгэл зүйд аяг нь нөлөөлдөг. Тэгээд тэр нь болохоор бас ингээд тодорхойгүй одоо хизээ орж ирэх нь үлгэр мэдэгдэх тийм одоо орлогыг үүсгдэг гэх юм уу. Зарим нэг сар магадгүй асахтай, зарим нэг сар нэмэгтэй гэдгийг бол хэлж мэдэхгүй байхгүй юу. Тэгэхээр тэр нь жоохон сул талтай ингээд нэг тийм яг тийм тогтмол орлого биш гэдгээрээ жоохон сул талтай байж магадгүй. Тэгээд сэтгэл зүйн хувьд ерөөхдөө ингээд байнгын л ерөөхдөө маркет яаж ийн, маркеттай холбоотойгоор ингээд сэтгэл зүй өөрчлөгддөг. Оролт арилжаа хийх болгонд ерөөхдөө тэрнтэй сэтгэл зүй өөр уягдчихдаг болохоор тэр нь жоохон одоо сул тал байж магадгүй. Гэтэ яг тэрнээс prevent хийх бол боломж байгаа юм байна. Одоо мэрэгжлийн арилжаачин болгон ямар нэгэн байдлаар спорт хийдэг ч юм уу тий тэр одоо нэг стресс энэ төрөйг гаргах одоо цаг соглох йог хийх энэ төрөйг сэтгэл зүгээ барьж чадах дээр айгүй байдаг юм билээ. Миний бодлоор яг яаж ч амар тийм лаг арилжаачин болсон энэ хүмүүсийг ингээд удаан арилцсан хүмүүс сонсоод байхад яалтчгүй сэтгэл зүгээрээ ямар нэг байдлаар ингээд нэг тийм дээшээ доошоо савлгаатай байгаад байгаа байхгүй юу. Хичнээн бүр ингээд дараахан хүн байсан ч гэсэн тэгэхээр тэр бол угаасаа байнгын л ерөөхдөө чаленж гэж байлгаад. Тийм тиймэрхүү судалгаа байдаг болоо. Одоо нэг арилжаачдын сэтгэл зүйн савлгаа, жирэмсэн хүний сэтгэл зүйн савлгаа гэдэг. Бараг адилхан шүү дээ. Юугаар миний харснаар бол хүн бол өөрөөр харж байгаа шүү дээ. Миний харснаар бол би дээшээ гэж хараад байгаа байхгүй. Тэгснийхээ араас яг одоо өөр хүний idea эсвэл өөр хүний хичээл эсвэл маркет өөрийг үзэхээр доошоо харцгаар яг тэр үед миний ингэ сэтгэл зүй бүр ингэ зүгээр л ийм яг үнэхээр нөгөө нэг гүнэх хавар яг жирэмсүүнээ шуулцдаг байхгүй бүр ингэ босоод зүгээр гараал нэг агаар амьсгалмаар санагдаж манагдаад. Тэгээд ихлэсэн тааш. Тэгээд тэг хүлээдэг. Би бол нэрээ яг одоо миний барьдаг сэтгэл зүйн стратеги бол зүгээр алдвал би рисгээ тооцсон юм чинь тэгээд дараагийнхыг авъя ч юм уу те. Алдвал дараагийнхыг авъя. Тэгээд дээш яваад миний харивчвал сайн л үз өстой. Тэр харсан хүн бол маа гэж. Яа, тэгээд сүүлд бас нэг тэгсэн шүү дээ жишээн дээр нэгтгэхэд трейдер ирээд яг ингээд бидний харж байгаа юмыг эсрэг орцсон. Тэгэл тэр үед чи би за энэ би лав яг үнэхээр сэл харж байсан болохоор яг сэлэл орё доо гэсэн тэр хүн тэр трейдер маань бай орсон. Тэгэл нөгөөдх нь доошол явуулсан. Миний л зүг болоор тэгэл за юмнээс өөртөө л итгэх юм л айгу бодож ирсэн. Яа. Би яг хөө тэгээ тэр трейдерийн магадгүй 10 удаа арилжааны нэг 6 одоо оновчтой болдог ч юм уу. Чинийх магадгүй 10 удаа арилжтахад 4 оновчтой болж байгаа бол дунджаа гэх юм уу? Одоо гэдэг тэр хүний одоо гэдэг дунд зүг болж бас болох байхгүй. Яа. Нэ. Тэр яг альнийх нь зөв альнийх нь буруу гэхээс зүгээр өөртөө л итгэх гэдэг нь л яг. Тийм өөрөө чи анализ хийгээд тийм өөрөө шалтгааны улмаас би ингэж орсон гэдгээ л угаасаа ойлгож байгаа бол нэг амар заавал одоо Би ингээ арилжаад их гээд тахт ингээ хойно яг ингээд өөр хүмүүс ингээд яг бидний арилжаад эсрэг орох гээд тахаар би бүр ингээ зүгээр амар өөртөө эргэлцчихдэг байхгүй. Яг зүгээр л
ялангуяа бүр яг нээхийн өмнө яг ингээд ийшээ явлаа. За доошоо ороод ирэхээр нь дээшээ орондоо гэд бодоод байж байгаа гот. Хойно наач доошоо орсон. Одоо доошоо бат гэнгүүт би бүр тэнцээ бүр ингээд нэг юм яахаа төөрцөө өгч ингээд суучдаг байхгүй ингээд. Тэг юу хэцүү тийм ингээл нэг ингээл чиглэл харчаад дээш юм уу доошоо гээл ингээл өөрхөн зураглаар харчаад байдаг. Ачаас нэг башк орж ирэхгүй. Наа чин одоо тийм нэг бас хэцүү багт нэлээ. Эсвэргээрээ ингээд чи яагаад ингэж харж байгаа? Би болохоор ингэж харсан гэд ирүүл ер нь Тэгвэл бүр эргэлзээтэй. Бүр амар ингээд юутай гараад ирэх юм бол бүр яг наа чи ийм байгаас наа чи ийм штэ тийм штэ гээл бүр яг өөрийнх нь толгоонуудаа гараад ирэл бүр өөртөө эргэлзээл харин мөнгөө сэтгэл зүйтэйгээ хамт алдчих юм байхгүй тий чи. Тэгээ хүн болгоны сэтгэл зүйнээс бас шалтгаалаад байгаа шүү. Би жишээ нь ингээд яг лонг ч юм уу шорт харцсан байхад би яг ингээд өөртөө ингээд 100% итгэждэг байхгүй. Хичнээн хүн тэнд одоо юу гэдэг миний сэрэг юм ярьжсэн ч гэсэн ер нь бол өөртөө итгэх гээл ингээд ер нь жоохон зөрүүд маягийн. Тэнгүү зарим хүмүүс жоохон эргэлздэг юм шиг байна. Гэхдээ тэгэл хүн юм чинь ингээд одоо юу гэдэг заримдаа би лонг харцсан байхад жишээ нь хин чи мөнгөчин ч юм уу нийжүү ч юм уу те эсвэл ингээд мундаг трейдер нь ингээд яг эсрэг зүг харчаар эргэлздэг юм бэлээ. Тэрнээс бас шалтгаалаад ингээд бас ингээд зүржсэн юм бас би хин гэдэг нь бол амар нөлөөлт юм шиг байна. Харин тийм байна. Тийм. Тэг яг зөрж байгаад өөрийнх нь зүв байвал нэг юм амар эгонд автаал тий. Та copy trade хийч нөө. Copy trade би зүгээр оролдчихсан гэхдээ нэг амар удаан хийгээгүй. Хальт зүгээр хийж үзээд ингэж ийм болд юм байна гээл. Гэхдээ юу гэдэг чинь амар пассив шүү дээ. Зүгээр ингээл тавиал орчихно. Тэрийг ер нь нэг амар хийхгүй хаа. God menus-аас та санаа авч байна. Авж байгаа шүү дээ. Яа, хавтар ирж байгаа нэг гоё юм тэр байдаг тий. 3 надад таалагдаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэрэн дээр би ингээд давхар 6 зураад хийнгүүт бүр амар явсан арилж байна зөндөө байгаа. Этерэн дээр би нэг ярьжсэн шүү дээ. Энэ бүр яг ингээд гоё явчлаа юм шиг. Тэр чинь би бүр ингээд 2 хүнээс анх сонсч байсан байхгүй юу. Нэг нь болохоор хаб гişүү, нэг нь болохоор хаб дээр иржсэн нэг визитор байсан. Тэр та Тэг би яриад эхлээд нэг ярьчээл дахиад нэг яриад юу нэ? Нууц шил нэрийг шууд хэлчихгүй. Нэрийг нэ? Ярьсан үнэ нөө. Яг манай хабын бумхүү гэдэг нэг. За. Нэг нь болохоор би нэрийг мартчих. Ямар ч нэг залуу байгаа. Тэгээ би тэрийг амар олон дахин ингээл хүмүүсээс сонсоод би өөрөө бас дахиж хараад та хэд бас яриадсан шүү дээ. Тэгэл тэрэн дээр нэлээд гайгүй ашиг хийгээд ер нь бол гарсан байдаг. Гэтэ би анх Ethereum-ийг ерөөсө хараагүй байж байж байгаа л тэгэл хүмүүсийг яриад тахаар өө эн чинь ингэж зурж болох юм байна тэргээл зурсан чи бүр амар гоё харагдлаа. Тэр бол амар гоё цэвэрхэн явсан. Гоёч оролцсон юм бол. Яа бас тэр одоо яг хабд орсож байгаа нэг гоё юм ингээд олон хүмүүстэй ярилцдаг нөгөөдөөс санаа авдаг нэр амар. Яг миний хараагүй pair дээр ч миний хараагүй coin юу гэдэг алтан дээрээс гоё санаа өгдөг. Яг тэр нэг мэдээж биелэх одоо яг өөртөөх нь явж байгаагаар явах үгүй нь бас тэгэл юу л да. Янз янз л да. Тэгээ санааг бол айгүй авдаг шүү. Нэр миний бүр нэг та хэдээс асууя гэж бодож нэг асуулт өгд юм аа. Watchlist байгаа шүү дээ. Watchlist-эн дээр нь хідэн pair, хідэн крипто тэгээд одоо альтернатив ч одоо юу гэж явдаг. Commodity. Тэгээ минийх бол majority forex дээр л pair дээр л яа. Тэ JPY, GBP, евро энэ тэгээд жоохон сток байгаа. Би тийш Америк тардаг байхдаа, Америк тардаг байхдаа айгу сток хардаг байсан. Арилцаад айгу амар байдаг. Брокер тэгээд брокер нь Robinhood аппликейшн гэдэг тэрүүгээр л зүгээр аваад хадгалцдаг. Тэгээд нэг ганц хоёр сток байсан. Nvidia дээр ч бас хөр хийсэн шүү. За тэр яг уу. Надад сток бас нэг жоохон юу санагдаад нэг юм. Нэг яг одоо юу commodity гэж юм бол яг битэнээр явдсан шүү дээ ерөнхийдөө. Сток бол одоо чинь Apple-ийн сток авлаа гэж бодоход Apple нэг бүтээгдэхүүний жоохон фейлдчихвэл сток нь унцдаг та. Тэрнээс бас амар хамаарат гэдэг юм санагдав. Тэр яг фундамент одоо яг евро USD зэрэг фундаменталсараа л явж байгаа. Тэр одоо компани мэдээ том гарахгүй бол яг л арилж байгаагаар л. Ер нь сүртэй мэдээ гарчихгүй бол яг сүртэй мэдээ гарчихгүй тэгэл яг л гоё арилжаад хүмүүс угаасаа тийм day trade хийж л байгаа юм даа. Тэр үгээр л боддог. Яг нэмэлтлээ тэр компани нөгөө нэг earnings date гэж байгаа шүү дээ. Тэр нь айгуу чухал гэдэг байна. 3 сард нэг шүү. Тийм. Тэгээд тэр нь болохоор одоо sentimental байдлаар нөлөөлдөг гэх юм уу. Тэгвэл fundamental талаасаа гэх юм бол тухайн компани нөгөө нэг одоо cash flow ч юм уу тэгээд одоо income ч юм уу тэр мэрийг ингээд харах юм бол одоо хязгаарлуудыг гаргачдаг байхгүй. Жишээ нь энэ компани энэ stock одоо dividends нь хийдин те одоо ногц ашиг нь хийдин тэгээд PE хавцааны юу юм те эсвэл одоо юу гэдэг хэр их cashтай байдаг гэдэг ч юм уу хэр их орлого олж байгаа юм тэрнээс margin хийдин ч юм уу те тиймэрхүү зөндөө олон харьцаануудыг гаргаад ирэхээр тэр нь одоо фундаменталаараа сайн муу маш сайн гэдээ ялгагдчихдаг байхгүй юу. Тэгээд тэрнээс гадна техникэл анализ гэж байгаа.
Тэгээд sentimental гэдэг нэг 3 юм ерөөхдөө би гаргадаг байсан. Бүр ингээд тусдаа ингээд equity research report гэдэг. Тэгээд тэр нь ингээд нэг тийм багц тийм одоо шинжилгээ болдог гэх юм уу. Мэдээ энэ төр бол зүгээр sentimental талаасаа л ерөөхдөө нөлөөлнө. Гэхдээ илүү хувьцаа бол аяг гоё таалагддаг юм нэхэр энэ компани жишээ нь ингээд суур сайтай бол ер нь ингээд хугацаанд өсөх нь бүр ингээд тодорхой гэх юм уу. Яг тэр сууриндаа баригдаад техникал бол мэдээж ажиллана. Гэхдээ суур муу ч юм уу эсвэл одоо фундаментал сайн муугаас шалтгаалаад техникал нэчнээн сайн байсан ч муу байсан ч суур нь муу байх юм бол тэгээд ерөөхдөө доошоо уруудах тал руугаа ч юм уу. Тийм тэр нь айгу таалагддаг. Тэгээд ер нь яг хэдэн pair хэдэн одоо commodity stock crypto байна. Би бол болж игэл бүхэл нөгөө нэг major minor forex pair-уудыг ерөөхдөө харахыг хичээдэг. Гэтэ бүгдийг нь анализ хийгээд бол амжихгүй. Харин амжихгүй тий. Тэгээд commodity-гоос угаасаа алтыг бол хардаг. Тэгээд яг хувьцаан дээр би зүгээр ингээд шинжилгээ хийгээд явах туртай. Тэрэн дээр би нэг амар сүүлийн үед жоох ер нь нэг амар оролт хийдэггүй зүгээр ажиглал за ингэж тэгж ингээл явдаг. Хувьцаа цаа юм уу индекс юм уу? Хувьцаа. Бүр яг хувьцаа юм уу те? Тэг яг хувьцаанууд би яг ингээд ерөнхийдөө цаашдаа ерөнхийдөө 5-аас 3-5 жилийн хугацаанд энэ хувьцаанууд өсөх юм байна гэдэг ерөнхийдөө ажиглаад явж байгаа. Гэтэ би тэрэн дээр зүгээр ингээд арилжаа биш байдлаа опшн арилжаа хий гэж ерөнхийдөө хараад байгаа юм. Ямар Option. гоо ямар хувьцаанд? За semiconductor AI талын л ерөнхийдөө хувьцаанууд байгаа. Nvidia ч юм уу эсвэл одоо ASML өөр тэгэл ер нь зөндөө олон жоохон гарын нэг 10 хэдэн хувьцаанууд ерөнхийдөө харж байгаа сүүлийн үед. Гэтэ яг хизээ орох уу яах уу гэдэг ерөнхийдөө яг тооцоолол сууж байгаа гэх юм уу. Яг спотор аваад ирэх юм биш үү? Спотор гэхээс илүү зүгээр опшн арилжаал хий гэж бодоод байгаа. Тэрийг би бас одоохондоо бас яаж хийх үү гэж ерөнхийдөө судалж байгаа гэх юм уу. Яа, тийм хувьцаач safe шүү ерөө нэг оруулж өгдөг л dividend center аваад. Яа одоо ингээ камер дээр safe шүү гэж хэлсэн. Баахан хүмүүс хувьцаа авчихсан. Safe юм гэж байхгүй шүү. Гөө би тэгтээ ямар хувьцааг нилээгүй штэ гэдэг юм. Бүгдэн дээр л ороо. Цагуугийн зөвлөгөө биш шүү. Энэ бисээ хувьцааны нэрийг хэлснээс Эрмэрэг баахан хувьцаач нөгөө хувьцаануудыг сонсож safe шүү. Болсон шүү гэж үлдээ. Тэгээд дээрэс нь нэмээд BTC Ethereum-ыг харж байгаа. Тэгэл долларын индекс Nasdaq S&P 500 эдгэрийг л хэрэгтэй харж байгаа. Тэгээд индексүүдээр арилжаа хийж гэнэ үү? Индексүүд дээр арилжаа хийдэг байсан. Одоо ерөөхдөө сүүлээд олон юм харж чадахгүй, олон арилжаа хийж чадахгүй болохоор тэгээд нэг бол forex pair-ууд, нэг бол gold гэж явж байгаа. Ингээд та хоёрын watchlist ер нь ингээд одоо хүн зөвлөхөд гэж үзэхэд их байсан watchlist дондох одоо pair-ууд юунууд чи их байсан дээр өсөл ер нь бага байсан дээр. За олон жилийн тэгж юм дээ. Гэтэ минийх бол анх бол бүр цадиггүй их байсан. Бүр ингээд евро дээр толоод 78 NZD кад тэргээ бүр амираас одоо л хамаагүй босоод яг арилждаг нэг 20 гаруй юм байдیں۔ Pair-үүдээ. Тэгээ одоо босод ингээд мэрэгжлийн арилжаач одоо нийжүү мөнгөсөн трейдерийг харахаар үсрэл нэг 10 хүрхүүл идэг шүү дээ. Дээр нь нэг gold, тэ доор нэг ганц хоёр pair харагдаг. Бусд нь тэгэл дандаа алт мөнгө нэг интерл харагдаж шүү. Тэр ер нь бол ер нь хэр их туршлагатай олон төдий хэмжээний яг хардаг юмнууд ч баг хэвээр юм шиг санагддаг шүү дээ. Би бол аль болох цөөхөн байхыг л ер нь бол бодож байгаа. Гэхдээ нөгөө нэг боломжийг ингээд гаргаж ирэх гээд ингээд хичээгээд би бас байж магадгүй л дээ. Ер нь явандаа ер нь улам цөөхөн л болох байх гэж бодож байна. Одоо юу гэвэл би голдыг чинь илүү өндөр рэйттэй арилждаг мөртлөө чинь BTC дээр одоо юу гэдэг арилжих гад одоо юу гэдэг BTC дээр миний win rate муу байвал би энэ бол дунджаар голдыг арилжсан илүү дээр гэсэн үг шүү дээ. Тэр мэрийгээ би бас гаргахад надад хангалт одоо юу гэдэг хангалттай олон арилжаа бас хийгээгүй байна. Тэгээ ер нь явандаа тэгэл ер нь яг ингээд гарын 1 4 5 л яг арилждаг юм да. Магадгүй тэрнээс цөөх юм тий. Одоо хахад л яг гарын 1 4 5 л байдаг үстэй мэдээж тэгэл алт байна, евро USD байна. Тэгэл нэг ганц хоёр pair-үүд нэмэл ер нь нэг байнгын арилждаг нэг 4 5 л байдаг үстэй тий. Тийм олон байх угаасаа боломжгүй юм билээ. Тэгээд зүгээр ингээд бүх юм угаасаа долларын индексээс ингээд хамаарцсан байдаг учраас угаасаа л ингээд долларын индексээс хамааралтай гэхээр ингээд их олон арилжаа нэх боломжгүй шүү дээ тий. Тийм учраас ингээд угаасаа л нэг одоо юу гэдэг нэг арил одоо 7 хоногт 1-ээс 2-оос 3-аас дээш арилжаа нэх айгүй эрсдэлтэй болчихж байгаа байхгүй юу. Яг эрсдлийн менежментийн хувьд. Тэгэхээр ерөөхдөө цөөн байхаас өөр арга байхгүй юм билээ. Яа, та голд дээр арилж байна уу? Яст жинхэнэ голд дээр би бараг
500-аас бараг 800 бактест ер нь Гол дөрөө. тэгээ голдоос барьд шүү дээ. Яа, гол. Хүн болгол Бигэр шүү бай. ямар нэг байдаг ангиж Нөгөө нэг камер дээр бахад дэмишүүл гэж ярьсан тий. Голд гоё шүү гэж ярьчих юм чи бол. голдыг арилждаггүй лөө. Би ерөөсө гол дээр арилдгүй байж байгаад өнгөрчлөө онсоо арилж гэсэн байхгүй юу. Би бол яг majority forex дээр л арилждаг. Тэгээд гол зүйлүүд арилжаад манай хабих чи бүгдээрээ л одоо гол Хабийнхан ч гэсэн ер нь үнэлгээ нийтээрээ 90% нь бол тэгээд бас те трендийг дагаад орж эхэлсэн алдсан онсон. Гэхдээ голд амар байсан. Би анх ингээд анх сурж байхдаа ингээд $100-оор нэг тэнэлдээс байхгүй юу. Тэгээд ингээд пермер дээр ингээд оролт ихээр ингээд нэг хоног моног ингээд хөрх өсч гараад явдаг гэсэн байхгүй юу. Стоп лосс дөөрөхгүй шүү дээ. Тэгээд нэг удаа голтон дээр ингээд зүгээр хүмүүсийг яриад тахын сонирхол маа нэг ороод 2 минутын дараа арч шууд стоп лосс үлсээд байгаа. 2 минут үуч ямар амар хөдөлтөй юм бэ гэдэг. Тэгээл голдыг үнэхээр нэрээ oh my god. Тэр дийгрэл юм байна гэдэг мэдсэн дээ. Яаш горомтай л тий. Яа, олдог үндэ л урамтай. Содол оромгүй штэ. Ер нь тайдын үед ингээд all time ингээд үзэх юм бол ер нь ингээд хэр ингээд одоо өгөөжтэй байна. Арилжаа хийх нь. Би нөгөөштэй байх гал байлах гал байгаа л та яг одоо гэдэг. Гүцтэй Ирээдүйд ер нь улам сайжирна гэдэг итгэлтэй л ерөөдөө суйллал. Тэгэхээр улам л анализа илүү сайн болгоод win rate-ийг өсгөөд risk reward бас ингээд бас муугүй байлгах тэл одоо юу гэдэг consistency дээр л ерөөдөө очих гээд үзээд байгаа байхгүй юу. Яг одоо бол юу гэдэг ирээдүйд тэрийгээ сайжруулна л гэдэг юм дээр илүү төвлөрч байгаа гэх юм уу. Гэтэ full time хийгээд ингээд сар бүр ашиг ташгаа татсан гэж алидийн win rate нь гайгүй болцсон. Тэгт минийх чинь нэг сүүлийн 3-4 сар л ерөөдөө гайгүй болж эхэлж байгаа байхгүй 4-5 сар ч юм уу те. Тэгэхээр яг эн чинь ингээд одоо гэдэг би удаан хугацаанд 4-5 жил 10 жил хийх юм бол яг ямар үр дүн яаж гаргаж ирэх вэ гэдгийг бол би бас сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь бол оролдоол ах хэрэгтэй л гэж би ерөөдөө үзээд байгаа. Тэгээд дан ганц ерөөдөө трейд хийгээгүй бас тэгээд юу гэдэг зөвхөн нэг орлогын их үүсвэртэй байх чинь бас амар эрсдэлтэй шүү дээ. Тэгэхээр өөр юм бас давхар миний хувьд ер нь хийх сонирхолтой байгаа. Сая гоё асуулт гардаг шүү дээ. All time high earning чинь хэд байсан бэ? За нэг удаагийн л арилж байгаа шүү дээ. 20 хэдэн кал санагдаад байна. No coiner дом. Биш биш. Үгүй ээ. Алтан дээр. Юм уу? Тий. Хизээ. Оны их мэхэр юм. Оны ихээр үү? Тий. 20 хэдэн. яг ингээ хүмүүс нөгөө нэг all time high те чи нөгөө нэг маржин шахаал $100-ыг 10,000 доллар гэдэг нь штэ. Тэрийг сонсчод нөгөө нэг амар их арилжаанд орох сонирхолтой болцсон юм бэл. Гэтэ энэ чинь айгүй рискээ барьж явахгүй бол ер нь. Тэгээ чинь айгүй харьцангуй байхгүй одоо гэдэг би яг хамгийн том типийн 20k боловч яг алдсан нь хэд вэ те яг тухайн сардаа ч юм уу эсвэл тухайн улиралдаа би ямар үзүүлэлттэй байна гэдэг чинь чухал болохоос биш би нийт хамгийн их ашигтай ажилласан нэг типи бол намайг тодорхойлохгүй байхгүй одоо миний consistency миний одоо юу гэдэг win rate бүх дата мата бүр шал өөр харагдаж болох байхгүй хичнээн энэ нэгэн магадгүй $100,000 хийсэн ч гэсэн тэрний ардын яг хэдэн арилжаа хийж болно шүү дээ. Дундаж RR нь хэд вэ гэдэг нь айгүй чухал үзүүлэлт болохоос биш хэдийг алдсан хэдийг нэг удаа олсон гэдэг нь бол яг зүгээр л нэг удаагийн л юм байгаа байхгүй. Тэрийг бас хүмүүс жоохон ойлгох хэрэгтэй болов уу гэж бодод тээ. Алдагдaltaй хэдвэсэн? Алдагдал бас нэг удаа 15k мавц байгаа. 15k хизээ. Саяхан би ингэ бидэд байгаа асуугаад байна. Тагдаг үү? Тэр яг яа би голд дээр ойтон бахта $300 алдаал тэр үуч ойт угаасаа мөнгөгүй ч гэсэн мөнгөгүй үед юм алдсан болохоор надад үнэхээр амар тохиол болж яа. 3 цагийн дотор ч гол дээр $300 алдаад тэгээд дахиж угаасаа гол дээр арилжаагүй. Тийм болохоор энэ голтын трамтай л юм шүү дээ. Тийм. Одоо өнгөрсөн 7 хоногоос арилжиж эхэлж байна. Яг хуу эхний 2 өдөр жоохон яасан сүүлдээ өнгөрсөн 7 хоногийн голтыг амар өссөн шүү дээ. Тэрэн дээр хөрх ашиг гээл гарсан тэгэл. Хөрхөн баяртай сууж нарийн өшөөг авсан. Тэр нэг траматай болно гэдэг бол яалтч үнэ юм шүү. Ер нь бол яг нэг пэр дээр ч юм уу эсвэл нэг юм дээр ингээд олон алдчихгаа тэр тийшээ дахиж хармаагүй санагддаг байхгүй. Би чинь Nasdaq дээр сүүлд нэг алдаа за тийш дахиж харахгүй гэл тэрнээс хойш all time хийгээл тэгэл угаасаа сонирхолтой ч зургуугаасаа харагдахгүй одоо ч гэсэн. Үгүй таны сэтгэл зүйн ингээд сонирхолтой зураг нь олж харахгүй байна. Байсан ч би хармаагүй байгаа байхгүй.
тийм тань миний хэлээд байгаас нь тэр байхгүй. Яа. Тэгээ гол нь одоо ингээд all time high, all time low гэж байгаа шүү дээ. Одоо миний төсөөлж байгаагаар л би одоо ирээдүйд одоо нэг 10-аас 6 нондог ярилцаж боллоо гэж үтэй. Тэр хүртлээр би рискээ барайл яваадах юм бол надад ер нь all time high, all time low гэхэд нэг яриад ах сэдв байхгүй байх тий. Юу гэсэн үг юм? Ерөнхийдөө бол одоо риск энтри хийж штэ. Риск энтри хийж л их рисктэй одоо өндөр ашиг авч иж all time тогтоож байгаа даа. Тэгэхэд би болохоор яг үнэхээр л $30 алдагталтай явуулах юм бол all time low гэж байхгүй. Биз дээ. All time low нь $30. Чиний капитал чинь өсөх юм бол тэр хэмжээгээр чиний риск их хүч ихсээд өгөөж өндөр болоод өвчин. Тийм тэгээд чи ингээгүү. Чи ингээд тэгээд ямар нэгэн байдлаар ашигтай арилжаач болоод эхлэх юм бол захаа нэг сахилахгүйдмөр үе. Тэр үед чи $1000 маржин шахахад яг уу зүгээр л гэдэг арилжаач юм болцсон л байх үедээ чи яваа таа хийх үү. Юу байхгүй риск Банк за sorry. риск энтри гэдэг нь болохоор тустай ойлголт байхгүй. Зүгээр миний ойлгож байгаагаар асуулт нь ингээд яаж ерөнхийдөө ингээд их ашиг хийх вэ? Тэр нь хизээ байх вэ гэдэг дээр асуугаад байгаа юм шиг үнтэй зүгээр ингээд би болохоор одоо зүгээр ингээд нөгөө нэг юу гэдэг штэ. Slow is smooth, smooth is fast гэдэг штэ. Яг тэр зөрчмөр ингээд зүгээр яг рискээ барайл яа. Харин 1%-аас ерөөсөө 1% ерөөсөө алдахгүй гэж бодоод байна л да. тий. Тэр чинь тэгээд явандаа нөгөө нэг compounding байдлаар ингээд одоо гэдэг нь чиний нийт капитал чинь одоо гэдэг нь ихсэнгүүт риск нь баг багаар ихсэн явна. риск баг багаар ихсэн явна шүү дээ. Тэгэхээр л ерөнхийдөө баг багаар одоо юу гэдэг одоо 1% чинь магадгүй $100 байсан бол дараагийн жил ч юм уу тэр нь $1000 ч юм уу болоод тэгэл явах байх гэж бодож байна. Гэхдээ 10-аас 4-ийг алдж байгаа юм чинь баг банк 10 арилжаач дундаа баг ингээд 1000 гэл all time low ч баг 1000 юм биш шүү. Яг нэг арилжаанаас хамгийн их алдсан. Чи дандаа нэг баг зүгээр ингээд банк ижил балансаар ч ярилж байхгүй шүү дээ. Банк баланс ч өсөж явах юм чинь мэдээж чиний алдагдал рискийн 1% чинь тэгэл мэдээж амар хэл бол. тэгэл хүү амар сахилгууд маар санагдах бол гайгүй хэрэгтэй. Олон тэгээд дараа нь харамсахгүй тул рискэл барьж явна гэдэг бодолтой байдаг шүү дээ. Ер нь ингээд тайтын үед ингээд одоо арилжаа хийснээр санхүүгийн эрхчлэлд төрөх боломжтой гэж боддгоо. Боломжтой юу ер нь? Yes, боломжтой. Хэрвээ яг хангалттай сурцсан, хангалттай одоо сурцах тэр суралцах процессд хөрөнгө оруулалт хийсэн хүн бол ер нь бол долларын саятан тэр бүмтэн болгоно бол цаг хугацаанд л судалж байна. Хангалттай харилцаа хөрөнгө бол хангалттай сайхан байна. Тэ мэдээж сайн сурах хэрэгтэй. Ер нь суралцах гэж шүү дээ. Суралцах процесс нь ер нь хэр удаан гэж бодож байна. Тэс хүмүүнээс. Тийм өстой чигээс сахилахгүй хүн бол сахилгууцаар агаал амар удаан сурах байх. Харин бүр нөгөө нэг амар тийм дисциплинд нөгөө нэг юм тууштай явдаг хүн бол өстой бүр тэгэхгүй явсаар байгаа. Би тэр сүүл хааслах 3 жил гэж юм сонссон биш үү? Тэр одоо та хоёр хэрэг үнэн хантай гэж бодож байна. Тэг ер нь 3 жил Одоо яг нэг аппликейшнийг хэрэглэж сурах 1 жил тэгснэ. Арилжах сурах 1 жил тэгээд ашигтай болох хүртлээр 1 жил. Тийм хүн би яг нэг сүүл тэгж уншижсэн. Миний ойлгоод байгаа юм бол нөгөө тэгээс сурцсан хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар чинь нөгөө нэг хичээл гаргацдаг. Тэр хичээлүүдийг үзээд 1 сарын дотор 2-аас 3 жил гэд бодцоход нэг ер нь буруутахгүй байх. Одоо хүлээлттэй амар лаг байлах гэдэг шүү дээ. Ер нь бол юу гэдэг яг 1 сар ч юм уу 2 сар ч юм уу байж болно л доо. Гэхдээ чинь аягүй ингээд юу гэдэг одоо 1000-д 1 ч юм уу тийм боломжийг хайх гэдэг байгаа байхгүй юу. Миний бодлоор ерөөхдөө жоохон хүлээлттэй баг байлгаж байгаа. Тэгэх юм бол стресс багтай одоо прешэр багтай байх юм бол гэж би бол тийм ядаж 6 сар л гэж хэлэх юм да. ядаж 6 сар болж ижих юм даа. Тэ ямар нэг байдлаар үүсэхгүй юу гэдэг одоо боломжгүй зөвлөд позитив байх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ ер нь ингээд дундаж статистикаас харахад хүмүүс ер нь бол нэг 3-4 жил ч юм уу байж иж нэг тийм тогтмол байдал руугаа ороод байгаа байхгүй юу. Ерөнхийдөө яг ингээд ойр хавьяас ингээд хүмүүсийг сонсоод байхад тэгээд 7-8 жил арилжсан хүмүүс бол чиний хэлдгээр ерөнхийдөө бас бууж өгөөгүй болгоод ч тэр юм уу ер нь бол нэлээд гайгүй болцсон арилжаалч ер нь байгаад байгаа. Хүн болгондоо л өөр өгдөг. 1-2 жил болохоор ерөнхийдөө нэг дөнгөж туршиж үзэж байгаа ч юм уу те ингээд ашигт ороогүй ч юм уу тиймэрхүү зүгээр ингээд хүмүүстэй ярилцахад нэг тиймэрхүү одоо юу гэдэг фактууд байгаа юм зүгээр надаас тийм ээ яг жилийн дотор ч юм уу хэдэн сарын дотор ашигт ортгүй амархан шүү дээ. Ямар хэл юм бэлэрчлээ гэсэн хүн бол нэг лав би сонсож байгаагүй дандаа л 2 жил 3 жил махиж энэ төр тиймэрхүү л үсэн очсон болохоор та гэхдээ 19 оноос хойш ингээд арилж байгаа хийсэн юм уу те нөгөө нэг би 19 биш 18 он зүгээр л би крипто зүгээр нэг спотер аваад тэгэл дараад ингээд аваад зараад байсан гэх юм уу. Гэвч бол яг арилжаа гэхээс илүү нэг хөрөнгө оруулалт маягийн нэг тийм зөв сонирхол маягийн л зүйл байсан. Тэгээд нэг хэсэг би хайж агаад тэгээд 21 22 оноос
оноос хойш ерөнхийдөө за ер нь арилжаа яаж хийдэм мэд ингээд ном зомын судлаад нэр Baby Pips гэдэг нэг тийм вебсайтаас бас ингээд хичээл мичээл аваад тэр бас айгүй зүгээр юм билээ. Шууд англиар өгсөн тийм. Тий. Ер нь нэг олон улсын форум дээр би бас уншиж байсан байхгүй. Ер нь хаанаас эхэлж сурвал ер нь зүгээр юм. Мэдээж Монголд контентууд байгаа шүү дээ. Тий одоо мөнгөчнгийн ном ч юм уу. Гэхдээ яг ингээд нэг тийм би нэг юу гэдэг гоё соурсыг олохыг айгүй хүсдэг байхгүй юу? Юм сурахын тулд тийм Baby Pips-ээс би анх ч юм уу хоёр дахь удаага яг судалж байхдаа юу тест мэст өгөөд ингээд сурч ирсэн. Мөнгөчийн трейдерийн судалгаар яасан. Тэгвэл би бас уншсан. Ер нь номнуудыг нь ер нь их уншсан. Вебсайтн дээрс нь тийм юунд үз. Тийм вебсайт ном интерес нь. Гэхдээ яг хуу нэг бүрчлэн уншаагүй ч гэсэн ерөөхдөө ингээд гүйлгээд уншсан гэх юм ихэвчлэн ерөөхдөө ингээд ихэнх номнууд л ерөөхдөө гол концептуудыг ерөөхдөө оруулсан байгаа шүү дээ. Харин яг миний яг нэг анзаараад байгаагаар нөгөө хүмүүс угаасаа арилжааг сурна гэж бодно гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд хүмүүс нөгөө нэг мөнгөчн трейдерийн нөгөө 14 оны хичээл бүрээд шүү дээ. Тэрийг үзчихээ дараас нь дахиад нэг хэдэн онлын хичээл үзчихээд ерөнхийдөө ингээд сурчлаа. Одоо өөрөө турших цаг гэж яардаг гэж магадгүй. Тэрнээсээ болоод одоо тэр байгаа мэдлэгээрээ 3-4 жил явж нөгөө нэг жигтээс махиж явсараагаад яг ойлгодог гэж магадгүй. Би болохоор яг 3-4 жил нөгөө махиж явсан хүмүүсийнх нь баг ихэнх хичээлүүдийн үзсэн. Ер нь бүгдийг үзсэн. Тэгээд 30 хоногийн хугацаанд баг 1500 гаруй бактест хийсэн. Тэгээд accuracy нэг 80% байгаа. Тэгээд рискээ барь явж байгаа болохоор өөрийгөө бол сарын дараа ихэд болчоосаа тий залбираал те нөгөө нэг dream big том өрөөдөн тэгээд тэр том өрөөдсөн толдоо нөгөө нэг өөрийгөө тэр чинээгээрээ дайчлаад өөрийгөө улам зовоогоод тий хийж байгаа л Сарын дараа нэг подкастт дахиад нэг өрөө да тий. тэгээд да Elite trader гэж нэг юм сурсан байна уу аль чи сарын дараа тийм болноо гэдэг чинь одоо гэдэг юм болно яг болсон л та гэхдээ нөгөө нэг consistency чинь яг ингээд жил мэлд арилжиж яг ингээд би тэрэнд итгэлтэй болно шүү дээ тий. Яг сарын дараа яг ашигтай арилжиж болно. Гэхдээ тэр нь яг тухайн одоо юу гэдэг хүрх хэвээр үр дүн биш гэх юм уу? Доор ээж нэг жил мэл одоо юу гэдэг яг тогтмолд арилжиж тэр чинь яг үр дүн байх болох гэдэг байхгүй. Эцсийн зорилго нь гэх юм уу? Тэгэхээр нэг сарын дараа за магадгүй ашигтай арилжаа чинь болно. Гэхдээ яг ингээд үр дүн яг ингээд эцсийн зорилго нь биш байгаа даа. Байх гэдэг байхгүй. Эцсийн зорилго хизээ мэдэх хэрэггүй нэг жил 20 шин дараа яг датагаа харж агаад тий яг угаасаа орой дээр гарчаад ингэж харна шүү дээ тий угаасаа гэхдээ тэр уулын өрөө хүртэл угаасаа дан ийм зам байхгүй яг юутай давтайгаа адилхан ингээд даваад байгаа шүү дээ нэг даван дээр очичаал эргэж хараад за энэ хүртэл явчих болоо дахиад урд зөндөө зам байна ийшээ явъя да гэдэг нэг тиймэрхүү сэтгэл зүйтэй давтайгаа адилхан давууд байгаа. тий чамд бас нөгөө нэг арилжаанаас бас өөр бас нөгөө нэг чаленжууд одоо их сургууль хичээл гэсэн бас юмнууд байгаа шүү дээ. Тэр мөр чинь бас яаж зохицох нь мөгцнө. Тэрэн дээр бас хүлээлттэй ер нь л миний бодлоор зөвхөн арилжаач гэлтгүй ер нь хүлээлттэй ер нь баланс хийх нь л зөв байх гэж бодож байна. Юу одоо ингэж манай подкастны сүүлийн 5 минут ингэж орцсон явж байгаа юм байна. Тэгээд сүүлийн нэг асуулт болохоор ингээд арилжаач хүмүүс санхүүгөө ер нь хэрхэн зохицуулдаг вэ? Яг хуу хэд ингээ нөгөө персонал асуулт байж магадгүй. Зүгээр өдөр нь яаж өнгөрдөг вэ бол bijлээ тий. Өдөртөө одоо мөнгөө яаж хэрэглэдэг вэ ч юм уу. Санхүүгээ яаж зохицуулдаг вэ гэсэн нь. Окей. Яг би хэлчихэ хідэн төгрөг үрдэг гэдгийг л хэлээд яа. Тэгээ уусаа. Гэтэ би бол яг өөрийгөө ингээд энэ сар болгон мөнгөө татсан ашигтай арилжаач болсон гэж бодохгүй. Адил би яг 7 хоногтоо тогтмол $500 яг одоо ингээд олохыг хичээдэг. Тэгээ заримдаа тэр нь хүрэхгүй ч үеэн тэр нь хамаагүй заримдаа тэрнээсээ бүр биелүүлэх ч үеэн ерөө биелүүл одоо 4 дахь өдрөө би 500-аа бүр ингээд overdue хийгээд $600-700 олчод дахиж ерөөсөө тэр 7 хоногт арилжгүй гэдэг юм. Энэ бол би бол 7 хоногтоо санаа нэг $2000 бол Монголд хангалттай амьдарч чаддаг болохоор энэ бол тэр нь бол 7 хоногийн квотыг хийх ёстой квотыг $500 гэж үзэл. Гэтэ одоо тэгж боддог тэгж байдаг ус одоо фанд дээр аваад жоохон тэр нь нааш цаашаа болж лээ тэгээд. Янз. Шат гэж хараад байна. Санхүүгөө яаж өдөртөг зохицуулдаг вэ гэсэн үү? Зөвхөн арилжааных юм уу эсвэл нийтэд нь юм уу? Наачаас тий. Яг нь ерөнхийдөө ингээд таны ингээд тачаанд давхар арилжаа яадаг, давхар ингээд инвестменттэй байхад ерөнхийдөө ингээд арилжаагаар ерөнхийдөө хэрхэн яаж санхүүгөө зохицуулдаг вэ гэсэн. Яг зүгээр товчхондоо хэлэхэд арилжааны данс гэж байгаа.
Тэгээ би одоо бас нөгөө нэг зөвхөн лайв данс биш нөгөө фүнд дансаар бас арилжээ гэж ерөөхдөө одоо нэг данс авчаад тэрийгээ давах гээд үзээд байгаа байхгүй юу. Фан. Тэгэхээр нэг team 2 дансаар ерөөхдөө арилжаад цаашдаа явах байх. Товчхондоо бол тийм. Тэгээд мэдээж арилжааны данс гэж тустай байгаа. Хэрэглээний нэг юу гэдэг өөрийгөө өдөр тутмын амьдралд нэг зохицуулах бас нэг данс байгаа тий. Тэгээд хөрөнгө оруулалтын данс гэж бас байгаа. Тиймэрхүү байдлаар л ерөөхдөө Зөвхөн хөрөнгө оруулалт гэдэг үү? хөрөнгө оруулалт тэгээд гэхдээ тэр заавал нөгөө нэг хувцас биш одоо юу гэдэг үйл хөдлөгч юм уу эсвэл Холдоод харцдаг юм тий. тий. Тийм сүүлд Тэгээ бас өөр юу гэдэг яг ингээд хобби мобид ч юм уу эсвэл эрүүл мэндэд зарцуулах данс ч юм уу тиймэрхүү юмнууд бас тиймэрхүү байдлаар өгдөг дансаа би харддаг. Гэхдээ бас хаяа тэрийгээ жоохон одоо юу гэдэг хооронд нь хольж молох бас асуудлууд гарна. Тэгэхээр тэрэн дээр суралцж байгаа одоо юу гэдэг нарратив байгаад байгаа хөө ингээд хүмүүс ингээд арилжаа гээл ингээд хүн болгол ингээд хичээх юм бол ингээд чадах юм шиг те. Тэнгүүт миний бодлоор ингээд тухайн хүний хүмүүжүүлч юм уу ингээд яг хэрэг хүчин зүтгэл гаргах те. Тэгээд бас боломж гэх зэрэгээс шалтгаалаад ингээд 100 хүн нэг танхимд байлаа гэхэд тэрний бүгдээр ингээд амжилт болох албагүй байх. Тэр нүг чадахгүй ч гэж магадгүй байхгүй миний бодлоор. Яг сэтгэл зүйн яг анханасаа яаж тогтсноос шалтгаалаад магадгүй зарим нь сайжрах хэрэгтэй байж магадгүй зарим нь арай илүү хичээх хэрэгтэй байж магадгүй зарим нь бүр ингээд хизээч бүр ингээд бараг чадахгүй ч бас байж магадгүй. Гэхдээ ингээд хүмүүсийг одоо ингээд чи чадахгүй ч юм уу гэж хэлэх нь бас хэцүү. Гэхдээ ер нь ингээд статистик ч юм уу ингээд топ 50 тарахаар ингээд маш цөөхөн хүмүүс ингээд удаан хугацаанд ингээд 10 жил 20 жил ч юм уу амжилттай арилждаг гэд судалгаа байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр гис зэргийг ерөөхдөө хараад яг одоо хүлээлттэй ерөөхдөө бүр тийм амар том тавих хэрэггүй л гэж би ерөөхдөө хэлмээр байгаа. Гэхдээ хэдий ингээд арилжаа сураад чадахгүй ч гэсэн одоо ямар нэгэн билээ хүн болгоно л арилжаа биш юм аа гэж ядаж хөрөнгө оруулалт гэдэг юм сураасаа л гэж үзтiin. Нэг арилжаа хийгээд чадах үгүй нь бол хамаагүй хөрөнгө оруулалт гэдэг бол заавал байх хэрэгтэй. Тий. Хөрөнгө оруулалт тэгээд юу н өөрийнхөө одоо гэдэг нийт одоо капитал network гэж үсэхгүй одоо инфляц ч юм уу те эдийн засгийн холбогдлолтой мэдээллүүдийг ойлгодог ч юм уу те яаж инфляцаас өөрийгөө хамгаалах вэ яаж хувийн санхүүгээ зохицуулах вэ гэдэг илүү ойлгочоод магадгүй дараагийн шатанд нь юм уу те дараагийн шатанд арилжаач юм уу те нэг хүн болгон трейд хийгээл юу лээ тренд лайн зураал нэг би дээр оролт гэдэг шаардлагагүй. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө хөрөнгийг яаж өсөх вэ гэдэг дээр хөрөнгө оруулалт заавал би хүн болох сурах хэрэгтэй гэж боддог тийм. Одоо стартапаар бол энэ чинь айгүй өндөр эрсдэлтэй одоо бизнес Yeah. авах. Гэтэ хөрөнгө оруулалт нь ямар ч биш шүү дээ. Өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулж болж гин. Гүү би яг хөрөнгө оруулалт одоо Бүр яг зүгээр шууд хөрөнгө оруулалтоо. Бид эдийн хамгийн анхны подкаст ингээд үгээр өндөрлөж байна. Ингээд тэгээд хүрэлцэн ирж тэгээд ингээд өөрсдийнхөө алтан цагийг бидэн та хамт ингээд зарцуулсанд маш их баярлалаа. Алтан цагийг гол цагийг чөлөө шүү нэр. Баярлалаа. Нэр алт яач ийн гээл тэ. Дараагийн дугаараар бүгдээрээ уулзцгаая. Яа. хэд удаа.